барилгын материал гэхээр одоо жижиг хадаас эхлээд ханд таац те ханд нааж байгаа обоо гэж бүх зүйл гэтэл маш олон нэр төрлийн зүйл байгаа. Энээс ер нь манайх дотооддоо за ер нь тэдэн хувийг нэр төрлөөр нь яхад үйлдвэрлэж байгаа даа гэсэн зүйл байна. Одоо бид нар чинь Монгол жишээлбэл ханны цаас үйлдвэрлэдэггүй ч гэдэг. Би бол мэдэхгүй байна л да. Тийм дээ. Ер нь одоо бол нэг дөрвөн үйлдвэр гэдэг би ярьж байгаа шүү дээ. За нэг нь яа төмрийн үйлдвэр байна. Төмрийн үйлдвэр нь одоо юу гэхээр одоо усан онгоцны одоо нөгөө хөндрүүлэгч гэх нөгөө доошо хөвчгээд занг үйлдвэрлэж байгаа нэг үйлдвэр байна. За тэр одоо хаягдмал төмрийг боловсруулаад тийм одоо экспортлоод гаргаж байгаа жишээтэй. За электрокем гэдэг одоо нөгөө бидний хэрэглээр батарей хийж байгаа батарейг одоо боловсруулаад дахиад одоо ийм үйлдвэрлэл хийж байгаа компани байна. Батарейг одоо эргэж ашиглаж штэ. Тэгэхээр нөгөө хар дуглаг болгоод одоо хоргүйжил тийм юмнуудын яваад өндөр тийм технологи хийгээд ингээ явж байгаа нэг үйлдвэр ажиллаж байна. За нөгөө үйлдвэр нь явах ийм ус одоо манайд одоо барилгын юм ус гадна талын өнгө төрхийг боддог будгийн үйлдвэр нь байж байна. За тэр одоо яг өнөөдрийн чанар стандартыг хангаж гэнэ үү гэд ингээд анханасаа ингээд явчихаар өнөөдөр бид нар гаднаас бас заавчгүй юм ус гаднаас будаг авахгүйгээр үйлдвэрлээд эхэлсэн байна. Тэгээ энэ бол бас бидний нэг давуу тал гэж үзэж байгаа. Нэг алхам. Одоо энийг яаж ишээ илүү боловсрон болгох өглөө илүү бас одоо чанартай болгох юм. Эргэх нөгөө буух эзэнтэй буцах хаягтай байлгах үүдхий шүү дээ. Өнөөдөр бид үйлдвэрлэчээ дараа нь зах зээлд гаргачаад тэр чанаргүй байх юм бол хэн хариуцах юм бэ гэдэг юм бас их гол утга. Энэ нөгөө стандартыг бариул. Тэгэхээр бид нар стандарт гэдэг юмыг бариулж байгаа тохиолдолд тэнд стандарт хангахдаггүй бол хангуулах хяналтыг бид эндээс өгсөн. Тэгэхээр үйлдвэрлэлтэйгээ нөгөө байнгын хяналттай байж байгаа. Цаашаа энд хөгжөөд явах уу эсвэл ийм байх юм бол зогсох юмнууд нь хүртэл бид нар бас тийм ирэх байх хэрэгтэй байхгүй да. Тийм ээ. Ингэж аль аль талдаа хариуцлагатай явах юм үйлдвэрлэгч хариуцлагатай явна. Энд байгаа ажиллагч хүнч одоо хариуцлагатай би эндээсээ л одоо гарчих юм бол ажилгүй орлогогүй бол нэгдүгээр ийм бас боломжийг бид нар алдаж болохгүй гэдэг иргэн хүн ажилчин өнөөч гэсэн төвхийг нүүлэх ийм юмны уялдаа холбоог хангах гэж л одоо бас ажиллаж байгаа. Тэгэхээр одоогоор бол ингээд ийм дөрвөн үйлдвэрүүд нь өөрсдөө биелээ болоод ямар ч байсан барилгын эхний үндсэн одоо барилгын материалуудыг үйлдвэрлээд эхэлчихжээ. Одоо цаашаа өөр юу хийх үү гэдэг дээр л одоо бас ухаанаа зарж энэ дээр ямар одоо аж ахуйн нэгжүүд одоо сонгон шалгуулах одоо бүх юм л чөлөөтэй болоод ирсэн учраас бас хамгийн боломжтой хамгийн стандартыг хангасан одоо тийм л одоо үйлдвэрүүдийг бас бид нар сонгох, дэмжих тэгээд дэмжээ явж байгаагаа илүү одоо уялдуулж одоо ганцхан одоо Монголынхаа зах зээлийг дуусгах гадагшаага гаргах. Ер нь оноо засгийн газраас нэг бодож байгаа юм Монголдо үйлдвэрсэн тохиолдолд гадагшаа гарах нөгөө татвараас нь чөлөөлөх юм маш их боломжууд бас бүрдэж байгаа учраас аж ахуйн нэгжүүд орцсон тохиолдолд үйлдвэрлэлээ бүтээгнээ гараад ирэхэд нийлүүлэгч тал дээр нь хүртэл бид нэр төр цаас биднээс үүсэн дэмжлэг үсгэхэд тэр хүмүүсийн дуу хоолойг бас хүргэх ийм одоо гүүрэл болохоор одоо зорилгол тавиал одоо алхам хийгээл явж байгаа.